За яагаад сонгуул гэдэг сэдвийг барьж авсан бэ гэхээр саяхан буюу өнгөрсөн 7 хоногт Чехэд 2 янзын сонгуул болсон. Надад бол Чехэд ирснээс хойш амар олон сонгуул болоод байгаа юм шиг санагдагдсан. Тэгэл Чехэд нэг намгүй болонгот Монголд сонгуул болоод ерөөсөө бараг жил болгон сонгуулаар амьсгалсаар байгаа таарсан. Тэгээд энэ хугацаанд бас яад ч юм Чехийн улс төрийн байдал Монголынхтай нэг тийм төстэй юм шиг байдал анзаарагдаад байсан л та. Тэгээд сонирхол их татчихсан. Тэгсэн чинь би өнгөрсөн 101 ном олж уншлаа. Тэр ном нь юу гэдэг ном бэ гэхээр Чехийн улс төр судлаач Михаил Клима гэдэг хүний бичсэн тоталитар дэглэмээс гажуудсан ардчлал руу гэдэг нэртэй ном. Та бүхэн сонирхоод уншаад үзээрэй. Энийг уншиж байхдаа би бүр Чех болон Монголын улс төрийн хооронд бүр ямар олон адил төстэй зүйл байдгийг бэ гэдгийг хараад бүр айгүй шокнд орсон гэх юм уу. Тийм маш сонирхолтой санагдсан. Миний ойлгосноор бол ерөөсөө Чехийн улс төрийн нөхцөл байдал ерөөсөө Монголынхоос нэг 7-8 жилийн урд явж байгаа юм шиг. Тийм учраас Чехийн улс төрийн нөхцөл байдлыг анзаарах, ажиглаад авах юм бол магадгүй бид нарт ингээд ирээдүг уртчилж хилээд өгчих юм шиг тиймэрхүү санагдсан. За тэгээд сэдв рүүгээ оръё. Өнгөрсөн 7 хоногт Чехэд 2 янзын сонгуул болсон. Чехэд болдог томоохон сонгуулиудын талаар маш товчхон мэдээлэл өгье. Нэгдүгээрх нь ерөнхийлөгчийн сонгуул байгаа. 5 жилийн хугацаатаагаар ерөнхийлөгч нь томилогддог. Нэр дэвшигч нь 40 нас хүрсэн байх ёстой. Одоо эх онд буюу 1-р сард болохоор тухайн үед нь илүү дэлгэрүүлээд ярив. Дараагаар нь болохоор парламентын доод болон дээд танхимын сонгуул гэж байгаа. Чех нь парламентын доод танхимдаа 200 гишүүнтэй, дээд танхимдаа 81 сенаттай. Парламентын доод танхимын гишүүн 21 нас хүрсэн байх ёстой. Тэгээд 4 жилийн хугацаатаагаар томилогддог. Энэ сонгуул нь болохоор пропорционал хэлбэрээр явагддаг юм байлээ. Өнгөрсөн жилийн 10 дугаар сард болсон. Тэгээд шинэ засгийн газар бүрэлдсэн гэсэн үг. За дээд танхимынх нь болохоор 81 сенатаас бүрддэг. Доод танхим нь яг манай парламент улсын хурлтай ижилхэн үйл ажиллагаатай үүрэг зориулттай гэсэн үг. Дээд танхим нь болохоор доод танхимдаа илүү юм хяналт тавих зорилготой. Дээрэс нь үндсэн хуулийн цэцгийн 15 гишүүнийг томилоход оролцдог гэж байгаа. Тэгээд энэ 81 гишүүн нь мажоритар бүтцийн сонгуулиар өрсөлдөж гарч ирдэг. Тэгэхээр яг нөгөө өрсөлдөж байгаа тойргоос дор хаяж 50% санал авч иж гарч ирдэг гэсэн үг. Тийм ч учраас 2 үе шаттаар болдго юм байна л да. Эхний үе шатн дээрээ барагтаа бол 50% санал авч чаддаг учраас 2 дахь үе дээрээ хамгийн их санал авсан 2 хүн тухайн тойрог дээр дахиж өрсөлдөөд тэгээ гардаг бахнэ. Гэхдээ энэ 81 гишүүн нэг дор сонгогддог гинэ. 3 хуваагдаад буюу 27-27-ороо ингээ 2-2 жилийн зайтай болдго юм байна. Тийм учраас л ингээд байн сонгуул болоод идэх юм байна да гэж анзаарчлаа. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт болсон 2 сонгуулийн нэг нь энэ дээд танхимын 27 суудлын төлөөх сонгуул байсан. Гэхдээ дүн нь болохоор гарааг байгаа. Яагаад гэхээр 2 дугаар үе нь одоо манай энэ подкаст цэцэгдэж явах үед буюу 9 сарын 30 болон 11 дугаар сарын 1-нд 2 дугаар үе нь болно. За энэ талаар жоохон дэлгэрүүлж ярина дараагаар нь. За үүнээс гадна Европын парламентын сонгуул гэж бас болдог. Европын парламентын 736 гишүүний мандатаас 22 нь Чехэд олгогддог гинэ. Тэгээ 21 нас хүрсэн хүн нэр дэвших ёстой. Энэ сонгуул 24 онд болох юм байна. За эдгээрээс гадна бүс нутгийн буюу аймгийн зөвлөлийн сонгуул, хотын зөвлөлийн сонгуул гэсэн 2 янзын сонгуул пропорционал хэлбэрээр явагддаг. Парламентын доод танхимын сонгуул бас пропорционал хэлбэрээр явагддаг юм билээ. Бүс нутгийн буюу аймгийн зөвлөлийн сонгуул нь болохоор 24 онд болох юм байна. Хотын зөвлөлийн сонгуул нь болохоор сая өнгөрсөн 7 хоногт болсон үр дүн нь гарцсан байгаа. Бүс нутгийн буюу аймгийн зөвлөлийн сонгуульд аймаг болгон дээр аймгийнхаа хэмжээнээс хамаарат 45-аас 65 гишүүн сонгогддог бол хотын зөвлөлийнхоор бас хотынхаа хэмжээнээс хамаарат 5-аас 55 гишүүн тодордог юм байна. Тэгэхээр энэ хоёр төрлийн сонгуул дээр бол маш олон хүмүүс өрсөлдөнө. За ингээд Чехийн томоохон намуудын талаар бас товчхон хэлье гэж бодож байна. КДУ ЧСЛ товчлолтой буюу Христийнхэн ба ардчилсан холбоо Чехословакийн ардын нам гэсэн нам нь болохоор ер нь хэдөө католик демократ нам гэж явагддаг. Өмнөд Моров хэсэгт илүү хүчрхэг байдаг гинэ. Энэ бол одоохондоо хүчээ ерөнхийдөө алдж байгаа нам юм бэлээ. За дараа нь ОДС буюу иргэний ардчилсан нам. Энэ намын дарганд Петр Фиала одоогийн ерөнхий сайд.
барууны консерватив, евроскептик буюу Европын холбоонд шүүмжлэлтэй ханддаг тийм үзэл баримталтай ном юм байна. АНО буюу АНО 2011 хөдөлгөөн нь сэтгэл гонсгор иргэдийн хөдөлгөөн гэсэн үгний тавчлал юм байна л да. АНО гэдэг нь уг нь бол чехэр тим гэсэн үг. Гэхдээ яг задлах юм бол акцияны спокойных обчану гэсэн үгийн тавчлал юм бэлээ. За энэ 2011 онд нэг сонгуулийн дараахан гарч ирсэн хөдөлгөөн. Тэгсэн хэрнээ богинохон настай ч гэсэн маш хүчтэй байгаа. Парламентын доод танхимд хамгийн олон судалтай байгаа. Гэхдээ бусад намууд нь эвсэл байгуулсан учраас энэ нам засгийн газрын эрхийг аваагүй. Намын дарга нь Андрей Бабеш гээд өмнөх ерөнхий сайд байсан хүн. За үүний дараа Стан буюу Мэрүүд ба Бидагчд гэдэг нэртэй ном байгаа. Дараагаар нь Чехийн социал-демократ ном гээд зүүн төвийн үзэлтэй социал-демократ ном байна. Үүний дараа SPD буюу эрх чөлөө ба шууд ардчлал гэдэг ном. Энэ намын дарга нь Томио Окамура гэдэг Япон хүн байдаг. Тэгсэн хэрнээ энэ ном маань евроскептик буюу одоо Европын холбоонд шүүмжлэлтэй ханддаг үзэлтэй, хэд барууны үзэлтэй, тэгээ шууд ардчлалыг дэмжиж цагаачлалын эсрэг байр суурьтай байдаг. Ийм сонирхолтой ном байгаа. Түүний дараа Топ 9 гэж ном байна. Топ 9 намын дарга нь болохоор Маркета Бекарова Адамова гэдэг эмэгтэй байгаа. Энэ хүн одоогоор доод танхимын спикер буюу танхимын даргыг хийж байгаа юм билээ. Тэгээд Пирати гэд жижигхэн боловч бас хүчээ авч байгаа ном байгаа. Иван Портош гэд их итгээд төрхтэй номын даргатай. Энэ намынх нь гол үзэл болохоор пират үзэл буюу одоо нөгөө үнэгүй програм хангамж, техник хангамжийг хангамжийн хэрэглийг дэмждэг. Тэгээд хувь хүний эрх чөлөө болон хувийн нууцлалыг дэмждэг тийм үзэлтэй ном юм байна. За одоо гол сэдв рүүгээ буюу өнгөрсөн 7 хоногт болсон сонгуулийн талаар яриа. Сонгуул болох үед ямар нэгэн том асуудал болоогүй байна. За Сенатын сонгуулийн эхний үеийн эрдсэн 42.65% байсан бол хотын зөвлөлийн сонгуулийн эрдсэн 46.97% байсан байна. Тэгэхээр манад бол заавал эрдсэн 50-аас дээш хувь гарч иж тухайн сонгуулийг хүчинтэй тооцдог. Тэгэхээр энд бол тийм байдаггүй юм шиг 40% байхад хүчинтэй тооцож байгаа. Сенатын зөвхөн 27 суудлын төлөө хөрсөлтөө болсон гэдгийг түрүү хэлсэн. Тэгээд эхний үеэр ердөө 3 суудал дээр л их давуу ялалт гарч ирсэн. Харин үлдсэн 24 суудлынх нь болохоор энэ 7 хоногт болж байгаа. Гэхдээ ингээд одоо нөгөө 2 дахь үе дээр хамгийн их санал авсан, тойрог болгон дээр хамгийн их санал авсан 2 хүмүүс нь өрсөлдөн гэж байгаа шүү дээ, тий. Тэрнээс нь харангууд ер нь бол АНО нам нэлийн давуу талтай байх шиг анзаарэгдчихлээ. Жишээ нь одоо энэ дээрээс одоо дараагийн тойрог дээр өрсөлдөх болон саяын сонгуулийн үр дүн энэ дээр харагдчихээн л да. 3 суудал дээр ялалт байгуулсны нэг нь АНО намынх байгаа. Тэгээд нөгөө хоёр нь болохоор энэ эвслүүдийн хүмүүс байж байгаа. Дараагийн тойрогт орох хүмүүс гингүүд АНОгоос 16 хүн орж байгаа. Тэгээд энэ одоо төр барьж байгаа, засаг барьж байгаа эвслээс 12 хүн гэх мэтчлэн явж байна. За тэгээд 2 дахь сонгуул нь болохоор сая өнгөрсөн 7 хоногт болсон сонгуул нь болохоор хотын зөвлөлийн сонгуул байсан. Энд ерөнхийдөө бол нөгөө намуудын нэр дэвшигчид гэхээсээ Бидагчид ялалт байгуулдаг тийм баг уламжлал болсон юм байна л да, нэг тийм гахаад ах зүйл биш. Энэ удаагийн сонгуульд гэхэд нийтдээ 47,732 суудлыг Бидагчид авсан. Бидагчдын араас нөгөө томоохон намуудын суудлыг хараад үзэх юм бол КДУ-ЧСЛ 3252 суудал, ОДС 2294, Стан 1950, АНО 1748 суудлыг тус авсан. Эннээс нь ингээд харахаар их сонирхолтой харьцуулалт харж болж байгаа юм л да. Парламентын дээд доод танхимуудад өндөр суудал авдаг намууд яг энэ хотын зөвлөлийн сонгуул дээр яг эсрэгээр бага суудал аваад идэг. Тэгээд түрүүнд бас энэ нөгөө текстэн дээр байсан шүү дээ. Шал дими одоо энэ дээд танхим гэж баг нөгөө мөнгө зарсан нэг ийм хоёрын хооронд сонгуул те хоёрын хооронд танхим гэж үзэж байгаа бас иргэд байх шиг байна. Энэ Сенатын танхимыг ер нь байх шаардлагагүй гэж шүүмжилдэг хүмүүс байдгийн байна л да. Гэхдээ яг үндсэн үүрэг нь болохоор энэ чинь нөгөө парламентын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимдаа хяналт тавих үүрэгтэй. Тэгээд яг эднэрийн оршин байгаа нь хэдийд хамгийн хэрэгтэй болдог вэ гэхээр нөгөө доод танхимд нэг нам хит давуу байдал үүсгээд ирэхээр одоо нөгөө доод танхимчин хууль санаачлаа тэрийг ингээд зөвшөөрүүлээд олонхороо дэмжиж ингээд дэшегээ явуулна шүү дээ тий. Тэгэхэд дээд танхим тэрийг буцаах боломжтой байдаг. Тэр нь одоо яг дээд танхимын гол байх ёстой шалтгаан
болж байгаа. Манайд ийм дээд танхим байх хэрэгтэй юу гэж бодож байна. Яг нөгөө нэг манай улсын хурлын гишүүдийн тоог нэмэх гэж одоо яг яригдчихэж байгаа шүү дээ. Тэгээ яг бид нөгөө нэг нам хит давуу байдал үүсгэхээр яг яад үг гэдэг бид нар яг ингээд туулаа явж шүү дээ. Тэгэхээр яг энийг уншиж хахад нэрээч ингээд яг улсын хурлыг бас жоохон хянаж ингээд байх ёстой байранд нь байлгаж идэг иймэрхүү институт байх ёстой ч юм уу гэж бодогдчихлээ. Нөгөө тоталитар дэглэмээс гажуудсан ардчлал руу гэдэг номон дээр бас тэгж байгаа шүү дээ. Хамгийн чухал зүйл бол ерөөсөө иргэний оролцоо хамгийн чухлаа гэд тэ. Тэгэхээр чиний өгж байгаа мэдээллүүдээс харахаар Монголын одоо сонгуулиас Монголын улс төрөөс ерөнхийдөө 7-8 жилийн л одоо урд алхаж байгаа Чехийн энэ улс төрийг иргэдийнх нь боловсрол их өндөр байгаа болохоор яг энэ дээд танхимын сонгуулийн санал хураалтан дээр ч гэсэндээ энэ нь илүү их нөлөөлж байна. Иргэдийн оролцоо нь ер нь нэлээд өндөр байгаад байна уу? Юу гэж бодож байна? Би уг нь бол иргэдийнх нь оролцоо өндөр байд юм болов уу гэж бодож байсан. Тэгээ сая энэ сонгуулийн эрсцийг харахтаа бас өмнөх сонгуулиудын эрсцэл мэдээллийг ч гэсэн би хальт харсан л та. Тэгээ харахаар бол эрсцэн бол айгүй доогуур байдаг юм билий. Гэхдээ яг хуу бүтцийн хувьд зөв бүтцтэй юм уу да манайхыг харьцуулах юм бол одоо дээд доод танхим гэж байна. Маш олон гишүүд байна. Дээрээс нь хотын болон аймгийн зөвлөлийн сонгуул болдог гэж байна шүү дээ. Аймгийн засаг дарга, хотын засаг дарга иргэд өөрсдөө сонгодог байгаа байхгүй. Тэгээд үр дүнгийг харж байгаа үстэй бие даагчид гол төлөв гарч ирдэг. Тэгээ яагаад үг гэхэр чин тэр чин нөгөө тухайн орон нутагтаа танигдсан бие даасан ямар нэгэн намын харьяалалгүй хүмүүс би яг ингээ орон нутагтаа хэрэгтэй зүйлийг хиймээр байна гэд гарч ирдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ шатны сонгуулийнх нь бүтцэн илүү зөв болохоор тэр иргэдийн оролцоо нь тааруухан байсан ч гэсэн манайхыг бодвол арай нэг урт байдгийн болов. Тэгээ яг энэ нөгөө Михаил Климагийн энэ номон дээр иргэдийн оролцоо илүү байх ёстой гэж бичсэн л байлээ л дээ. Гэтэ энэ номыг хэрвээ сонирхчихвэл шууд олж уншихаас тэнэгэлзэж байгаа бол энэ нэг YouTube дээр Bury University гэдэг суваг дээр энэ номын талаар товч тайлбарыг ярьсан байлээ. За тэгэхээр Чехэд сонгуул өнгөрсөн 7 хоногт нэг иймэрхүү болсон юм байна. За тэгвэл яг энэтэй холбоотойгоор зүгээр Монголынхоо сонгуулийн системийг ер нь яаж явагддаг вүлээ гэд бас бодоод үзлээ. За улсын хурлын 2020 оны сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандатд томилсон тойрогоор зохион байгуулсан. За энэ сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж нийт 35772 төрлийн албан хаагч ажилласан гинэ. За 2020 оны ээлжид сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч, нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж сурталчилгаа хийсэн гинэ. За тэгээд 6 сарын 24-ний өдөр болсон улсын хурлын сонгуульд Монгол улсын сонгуулийн эрх бүхий 2,3969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтанд бүртгэгдснээс 1,475,780 буюу сонгогчдын 73.6% нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна гэсэн мэдээлэл гарсан байна. Тэгэхээр амар өндөр эрсцтэй айгүй сайн өгсөн байгаа байхгүй уг нь бол. Яг энэ том мэдээг харахад бол манайхан чинь жинхэнэ иргэний оролцоотой байдгийг биш үү? Гэтэ яг энэ тооны цаана бас яг жинхнээсээ санал өгсөн хэдвүлээ гэдгийг харуул те. Тэгээ нөгөө манайд чинь санал худалдаж авж ийн гэсэн яриа их байдаг шүү дээ. Зарим нь баг нотлогдсон ч байдаг бах. Тэгтэл Чехэд бас яг тиймэрхүү юм байдгийн байлээ. Түрүүний миний ярьсан номон дээр бүр ингээд ямар тарифаар санал худалдаж авч ийснийг нь хүртэл бичсэн байсан. Тэгээ ямар хэлбэрээр бас саналыг худалдаж авдгүү одоо нэг олонний танил манил хүмүүсийг хүртэл бас яаж худалдаж авдгүү гэдгийг хүртэл бичсэн байсан. Тэрийг сонсоод уншаад би бүр ийм адилхан гэж юу гэж бодож ирсэн. За тэгээд 2020 оны их хурлын сонгуульд Монгол Ардын намаас 62, ардчилсан намаас 11, та бидний эвслээс 1 хүн, за зөв хүн электорат эвслээс 1 хүн, за бие даан нэр дэвшигч 1 хүн тусаас улсын хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1% нь эмэгтэй гишүүн байсан гэдэг мэдээллийг тавьсан байна. За тэгээ сонгуультай холбоотой мэдээлэл ийм байна да.